Би найзгаа ярихад над тийм их гониг төрдөө. Бас найзгаа ярихаар их тийм ирч хүч билээл би. Найздаа бол маш хайртай байсан. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бол өөрөө өөртөө итгэх, өөрөө бүгдийг болгоно бүтээн босгоно гэдэг миний найз тийм чадвар, зан чанар байгалаас цаях завьяас байсан. Тэрүүгээрч яваад дууссан миний найз. Тэгтээ би найзгаа нэг хүнд хэлээгүй нэг юм байдیں۔ Найз минь над дээр ирээд нэг л шийдвэр гаргасан. За андаа найз нь ингээд захиалга тэнэдэг продакшн байгуулад хэдэн дорнотын дүүнер байна. Эднэртэйгээ ингээд эсвэл явъя. Эсвэл чиний хажууд чиний чихэнд үг шивнээд байгаа энэ нөхдөөтэйгээ чи үлдэх юм уу яах гэж надад суугалсан. Энэ Чингис чамуу хоёр шиг юм болсон шүү дээ. Би амттайгаа хоёулахнаа ярьж үзлээ. Тэгтээ бид хоёрыг муудалцуулсан хүмүүс одоо өөрсдөө мэдж байгаа хөө. Амьд байгаа тэд нар. Тэр муудалцуулсан хүмүүсийг би өмөрж бас шийдвэр гаргаж ирсэн байхгүй. Андынхаа хүмүүс. Амби боёор бол шууд муудалцсан готлоо хөдөө бариад тавьжсэн манай хоёр чинь шууд зогсоол соёлоо шахам зодтолтгоо. Би намайг зодтолтын өгшөө. Манай хоёр буугаал манай хамгаалтах юм гэж байгаа. Шууд хоёулаа шууд зодтол. Манай сайхан зодтолтол тэрвэлтэл үнсэлтэл найзгаа уучлаарай. Нэгийг унтсан бах хизээч өшгөлж байгаагүй би тэр. Тим он жилиг одоо энэ хамгаалтын албанд ажилласан хас мас одоо бүгд мэдж байгаа. Одоо ямар одоо урлагийнхны хамгаалтанд явж байгаа одоо хэм. Боё амби хоёр ямар байсан бэ гэдгийг бусд нь хэн байсан бэ гэдгийг хамгаалт мэдж байгаа. Тэгээ би бол их сайхан дараа одоо бол цангаж дутаж яваа. Уран бүтээлч өрсөлдөөн байлгүй анд нөхдийн хооронд. Тэгээ миний найз дээрээ л хоёлаа ингээл нэг ганц нэг юм уух 7 жил байсан. Хинд ч хэлээгүй. Хүн хичнээн удаа миний найз түнгээл би хаан дутуу ядруу зүтрөх зүтгсэн ч байсан. Анд дээр ирээд амар ядрухтай хоёлаа ганц юм ууж байгаа. Чи болж байгаа мó гэж. Өгшөө чон шиг 20 жил явснаас хон шиг 2 жил явъя гэдэг үг миний толгоороо над руу хэлээ. Тэгээд хоёул өнгөрсөн амьдралаа хоёул ярьсан. Тэгсэн ингэсэн соёл урлагийн их сургууль төгсөн. Амби боё гэдэг хоёр нэр бол өөрөөсөө 3 4 дэх хүмүүс бол хамаагүй. Тэгээ тэргүй бүгдээрээ эртөө орой юу гэдэгтээ хорвогийн хуулиар явахаас хойш эрт явсан андаар одоо бол цангаж дутж яваа. Ер нь ингэдэг нэгнийхээ тухай их юм мэддэг хүн их дугай байд юм. Хэн нэгний тухай ганцхан юм мэддэг хүн их ярьд юм бэл. За тэгэхээр их мэддэг учраас дугай дөө андынхаа тухай тэнгэрээс харж байгаа юм л тий. Найз нь модерн намаас зурдуур алхах тоолонд ганцхан юм бот гэсэн юм. Хүний нэг амьдрал юм сонирн байхгүй. Модерн намаас зурдуур алхахдаа л удахгүй урлагт гарч ирээд алаад мөнгө олдог болоод хагасаа өдөр болгон модерн намаас стейжигээ оруулна даа л гэж боддог ус. Өнөөдөр эргээд ингээ харахад одоо маань бол чи өдөр болгонж модерн намаас оруулж чадхаар байгаа тий. Гэхдээ тэр үе бол өөр. Тий. Тэгэхээр яагаад ингэ тэгж нөхөр өнөөдөр би зүгээр энэ залуучууд дүүнэр үзэж байгаа бол тий. Хамгийн гоё юм нэг л өдөр орхио яваад өгдөг. Хийж аав. Тий. Тэр зэсмэ ээж. Бинээс амнаас ам хувааж тэр хүүхдийг өсгөж тэр хүүхд нь буруу явах уу яах уу тий. Эцэггүй хүүхд. Тэр хүнд дошин дээр тий. Үнэхээр ирээдүй бүрхэгч төгш. 10 төгсч чадаагүй бол тэгэл ойлгомжтой зам бол. Тэгээд яг хөө зүгээр ээж аав нь одоо байдаг бол зав гаргаад очиод байн хоолыг идэж байгаараа хэрвээ байдгүй бол газар дээр нь эргээд очиж байгаараа хэрвээ хоол байдаг бол ядаж нэг уцаар ярьчих байгаараа мэдхгүй одоо юугаарч ч одоо зөөрлүүлж чадахгүй тэр нэг юм харамслаадаг байхгүй. Тэгээ тэр их зовсон эмэгтэй хүн ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж найз нь бол
одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээд харж иддэг бол ээжтэй л маш их баярлж өгдөг одоо бас нэг ийм амьдрал дуулсан ийм сайхан хүүхдүүдийг одоо өсгсөн. Тэгээ хоёр дүүдээ бас үнэхээр одоо ээжээс минь хааш. Үнээр миний одоо их шиг миний ээж шиг байсан. Би чинь тэнэ шөнө орой хурж тэ хоолунд тэр гэр бүлийг маань энэ бүс авч явсан. Тэгээ би хоёр дүүгийнхаа хань хоёр хөргөндөө бас их барилж явдаг. Үнэхээр бид чинь энэ амьдрал өөрсдөөсөө илүү гарахгүй. Миний хийж чадж байгаа юм бол ээжийнхаа хүснээр хоёр дүүдээ сайхан явж харагдаж байгаа. Сайн явж харагдаж байгаа байхгүй. Миний хоёр дүү надад бахархдаг баг. Минус бусдаар бол илүү гарч чадахгүй шүү дээ. Амьдрал бүгд амьдралтай. Хоёр хөргөндөө маш их барилж явдаг. Тэгээд ээжигээр надад магадгүй нэг бэрд гарч ирээд нэг хүслийг чинь биелүүл хийгээд найзаас нь асуух юм бол найз нь боддээ. Надаа нэг күүтэр ээж тийм намд байлгаж өгч. Ямар их баярлж явдаг. Ямар их хайртай. Тэгээд нэг хилжим чадаагүй ингээд явуулсан тийм. Тэгэхээр үнэхээр одоо энэ ээжтэйгээ амьдарч байгаа. Хүний амьдралын нэг олонний танил байх, мөнгөтэй байх, нэр хүндтэй, алдартай, хүчтэй, чадaltaй том байх сонь биш шүү дээ. Тий яг үнэ. Санахын одоо битгэрнэ гэдэг чинь амар байхгүй. Тэгээд нэг сарын 31 өглөө болгоноос нь жи дээр очдөг. Бид эндээс яагаад чи амар том хүч авдаг. Гэхдээ нэг тийм амар шүтлэг юутай биш ч гэсэн найз нь ганцхан юм ойлгосон. Энэ дээр нэг юм байна. Өшөө байна. Миний ээж надад буцаад ирсэн байна. Анхалтай хайрцгийг нэлгэж яхад ганц хүүдээ охин өрөөлж мэдлээ гэж хэлжсэн. Тэгээд ээжийн найз лам ирээ тэмдэг тавьгаад. Миний охин миний анхны хүүхд охин дээ. Тий охин. Миний охин над дээр ирсэн. Одоо би ч өөр яг ээж واخгүй царай. Тэгээд яг би миний охин те. Тэгээд яг миний ээж зав. Тэрний ууралж байгаа, хуйгнж байгаа, амархан гомдож байгаа, хурдан тайтгарч байгаа. Наш яг тийм тий. Ингээд ч бас миний ээжийн хоол идчихсэн юм шүү дээ. Мэдээлгүй яадаг юм. Тэнгүүт миний ээж хүнд хоол хийж өгдөг юм байсан. Тий. Бага бүх юм. Тэнгүүт миний охин одоо бага бүх чихрэн бэхрээ гадаа гараад бүгдэнд нь тараа. Өш яг ээж заяа. Хоёрт би ижидээ тавьсан тэмдэгтэй гэрсэн шүү дээ. Манай мегаас бусна бүгд анхны амьдралаа золиослсон гэж боддоо. Амар үү? Тэгэнгүүт анхны амьдралаа золиослсон анхны хань анхны үр хүүхэд минь энэ бүдийн золиос босна үнэн баггүй. Тэгтээ тэр хэд маань өнөөдөр юу гэж бодсон гэж бидэрт хэл загчсан баг. Та нар анхны амьдралаа урлагаараа сольж золиослчоод Монголд нэртэй хүндтэй энтэй хамтлаг явж чадахгүй бол онигоо шүү гэж бидэрт хэлжсэн. Тэгтэл 28 жилийн дараа бид ингээд энэ өндөрлөөс ингээ харахад тэгээд сая ах нь Америкт анхны ханьтайгаа уулзлгүй 23 жилийн дараа хүүтэйгээ уулзлгүй 17 жилийн дараа очиж уулзлаа шүү дээ. Ямар байсан? Яг би ингээл тэр идэгээ ирнэ гэдгийг мэдчихсэн. Тэнгүү төгсөө би яг өрөөрөө орох гээд нэг хувц солихоор өрөө орох гэсэн чи яг төгсөө хаан чин хүүчин ороод ирсэн байна гэж хэлж байгаа. Тэгсэн жил би цавтлаа тоглоод талтай орох гэж буй ирсэн байна. Чиний сэтгэл санаа бэлэн үү гэж байгаа байхгүй манай төгсөө. Тэгсэн жил би байж байгаа гарч өгөөл би 15 минут зүрхэр Урдгаас самбалж
Энэ хүний амьдрал үнэн бодит хүний амьдрал баг.